Улааж шаазгай үзүүлж байна. За ингээд шинэ жил болж байгаатай холбогдуулаад нэг киноны жүжигчний тухай ярьж өгье. Гэртээ ганцаараа киноны Макланы амьдралыг эцэг нь хэрхэн алсан бэ? Бага насндаа нэрд гарсан хүүхдүүд эцэг их нь яванда шунлын толон болж хувирах нэлбэг өөрсдөө ямар амгалан байдлыг бодсон томчууд төрсөн өрөө мөнгө хэвлэдэг машинаас өөр зүгээр бодож хүнлэг бус харьцаж эхэлдэг юм. Чухамдаа 90-ад оны хамгийн алдартай жүжигчдийн нэг Маклой Калкин ийм явдлын золиос болсон юм. Маклой Калкины аав Кит Калкин гэдэг ээж. Тэр залуу насндаа жүжигчин болохыг хүсдэг байсан учраас Нью-Йорк хотын нэгэн театрт ажилд орсон байна. Удаан зүтгэсний хүчинд Лирван жүжигийн гол дүрд сонгогдчихэ. Гэвч тэрээр яг жүжигийн дундуур ухаан алдаж үзэгчдийн судал руу унснаас болоод урлагийн ертөнцийг өөр дөрхөхөөр шийдэв. Ингээд тэр оронд нь католик сүмийн манаачаар ажилд орсон байна. Тэрээр Патрисия Брентрап хэмээх бүсгүйтэй 1974 онд гэрлэж ойрхон зайтай 5 хүү 2 охинтой болсон нэг нь Маклой юм. Маклойн ярьснаар тэд Нью-Йорк хот жижиг байранд амьдардаг байсан учраас гэртээ өстөл лаазалсан загас мэд байцгаадаг байсан гэжээ. Ариун цэврийн өрөөнөөс бус тасалгаанууд нь хаалгагүй гэхээр ямар шуухан байдалтай аж төрдөг байж төсөөлөгдөн дөө. Гинэ тэдний гэрээс холгүйхэн жижиг театр байдаг гэсэн бөгөөд тэнд Китийн тэнцлүүд ажилтдаг байв. Нэг өдөр театрын найзын жүжиг тоглох хүүхд хэрэгтэй байна гэхэд Кит надад 7 байна. Хүснээ сонго гэж хариулжээ. Ингээд 6 настай Маклойн урлагийн ертөнцид түл тавьсан байна. Аав нь манай чийж операторын ажил хийдэг байсан учраас Маклойныхан маш тарчиг амьдралтай байв. Маклой хүү тоглолт дуусны дараа үзэгчдийн суудалд дундуур мүлхэд задгаа мөнгө түүдэг байсныг тухайн театрын найруулагч дурссан юм. Ямар ч тач Маклойн авьяасыг олж харсан хүмүүс сурчлагаанд орж тоглуулсан бөгөөд 1985 онд тэрээр телевизийн цувралд хүртэл гараад амжижээ. Энэхүү бага сар дүр бүтээж явсаар 1989 онд Англи Бук хэмээх багагүй амжилтласан энедмийн кинонд тоглох боломж олдов. Тэр үеийн хамгийн алдартай кино зохиолчдын нэг Джон Хьюз тус киноны зохиолөгдсөн бөгөөд Маклой түүнд үнэхээр таалагдсан учраас дараагийн кино болох Гэртээ ганцаараагийн гол дүр болгохыг Крис Колумбусаас хүссэн аж. Энэхүү ядуу гэр бүлээс гаралтай жалмаа дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон юм. Чухамдаа ямар их амжилт олсон түүний авсан цалингаас харагдана. Гэртээ ганцаараа кино эхний ангиас Маклойн $100,000 хөлс авсан бол энэ киноны 2 дугаар анги дээр $4.5 сая болж нэмэгдэжээ. 1980 онд Гэртээ ганцаараа нээлттэй хийснээс хойш 4 жилийн хугацаанд 9 бүрэн хэмжээний киноны гол дүр бүтээсэн дээр тоо томшгүй олон телевизийн бүтээр сурчлагын тоглолтын дараа Маклой тэр хугацаанд жүжигчдийн амьдралаас холдох хэрэгтэй болсон юм. Насан турш хүмүүс хүртэл ийм ачаалттай ажилласнаас болоод сэтгэл зүй хямардаг учраас хөөрөө хүү сургууль дахин явж энгийн амьдралд орохыг хүссэнд гайх зүйлгүй. Кинсон кинонд 1992 онд тоглосныхаа дараа Маклой түр амс хийхийг аваасаа гуйжээ. Тэгтэл Кит хүүхэн гуйлтыг юм ч бодоогүй юм байна. Үүний дараа тэрээр ээж дамралтаар юу хийх тухайгаа ярьсан ч татгалцсан хариу авсааж тэгээд зохицгүй чинь Маклой дөрийн хугацаанд дан зураг авалтаа учраас юу ч төлөвлөх хэрэггүй юм тулгсан гэнэ. Бүр түүний хүүхэд наснд тоглосон 15 киноны заримын зохиолыг уншиж үзээгүй мөртлөө аав ээж нь хүүгээ тоглохуулах зөвшөөрөл өгдөг байв. Хочин Маклойн дүү Кайран ахыгаа 20 нас хүрээд үнэхээр кинонд тоглох дуртай хэсэгтээ эргэлзэж эхэлсэн хэмээн ярьсан юм. Хожим Маклойны дүү Кайран ахыгаа 20 нас хүрээд үнэхээр кинонд тоглох дуртай хэсэгтээ эргэлзэж эхэлсэн тухай ярьсан юм. Том хүүгээ алдрын оргилд хурц ясраг хэмжээний мөнгө олж эхэлсний дараа эцэг эхэн шууд ажлаасаа гарч хүүхдийн карьерийг өсгөхөд хамаг анхаарлаа зориулах болов. Кит кино студиэс маш их мөнгө нэх бусдыг дээр хүүгийнхээ амьдралыг бүхэлд нь хянах болсон бөгөөд үгнээс нь гарах тухай бодож хэрэггүй байв. Түүний шунал нь нэг явдал дээрээс тод харагдана. 20 дугаар Fox компани Гэртээ ганцаараа 2 дугаар анги хийх санал тавих үед Кит хүүгээ Кит сон хэмээх киноны гол дүрээс бас сонгохгүй бол зөвшөөрөхгүйг хариу өгсөн юм. Тэгээ зогсохгүй тэрээр найруулагч болон жүжигчдийг өөрийн үзмжээр солиулах гэж оролцсон 20 дугаар Fox бүгдийг нь албан ёсоор болгожээ. Мөн ийм их өөрчлөлт хийснээс болж киноны зардал 3 нугарсан аж.
Сонирхолтой нь Kids on 17-оос Disney-ийн зориулсан трейлер кино бөгөөд Маклои хөөрдөм сэргэлэн хүүвэс ээжийг алахыг орголт харигдсан дүрийг бүтээдэг юм. Мэдээж Маклоиг үзэх гэсэн хүмүүс овоорж байсны хүчин тус кино баггүй ашиг олсон байна. Гэвч бодлого хүмүүс түүнээс залхаж эхэлсэн учраас Page Lord, Rich зэрэг кинонууд нь бүтлгүйдэв. Ялангуяа Rich үнэхээр бага мөнгө олсон учраас Маклой нь хүүхэд насны карьер дууссан гэхэд болно. Харин тэрний явдлыг амьдралынх нь хамгийн сайхан мөч хэмээн дүрсдэг байна. Учир нь түүний тусламжтай Маклойн эцэст нэг юм кино ертөнцөөс хөндөрсөн гэдэг. Маклойн аавынхаа тухай 2018 онд төгсөн ярилцлаганд би над тайргүй үнтэй нэг өрөөнд гацсан юм шиг лээсэн. Тэр бол үнэхээр харгас муухан харамсалтай нь тэр бас миний ажлын нэг хэсэг байсан учраас ангижрах арга байгаагүй гэж дурсан аж. Түүний дүүнэр ч гэсэн Маклойн ярьсан болгон үнэн болохыг нуугаагүй байна. Мөн Кит Маклойнд онцгой хатуу ханддаг байсан гэдгийг ойрын хүмүүс нь баталдаг. Кит эхнэр Патасаа 1995 онд салхтаа хүүхдийн асран хамгаалах эрхийн төлөө шүүгдэлцв. Энэ үеэр тэдний гэр бүлийн тухай эвгүй баримтууд ил болсон байдаг. Тэрээр эхнэр хүүхдтэй үргэлж дарамтлж зоддог байсан гэмээр Пат мэдүүлсэн бол гэртээ гарцаараа киноны найруулагч Крис Колумбус ч үүнийг баталжээ. Гэхдээ зөвхөн хүүхдийн асран халамжлах эрхийн төлөө бус харин Калкийн гэр бүлийн орлогын 15% булаацалдсан юм. Учир нь Калкины гэр бүлийн орлогын 15% булаацалдсан юм. Учир нь Кит бусад хүүхдүүдтэй ч гэсэн од болохоор төлөвлөж байсан бөгөөд эхнэр нөхөр хоёр тэндээс мөн хэдэн саяыг олно гэж найдаж байжээ. Ганцхан Маклойн нэгч 2000 онд харамсалтайгаар нас барсан Такатол зураг авалтын төлбөр дээр хөл тавиагүй аж. 2000 онд нас барсан Такатол зураг авалтын төлбөр хөл тавиагүй аж гинэ. Аз болоход түүний кинонд тоглож олсон мөнгийг Куганы хуулиар хамгаалсан байна. 1920-ад оны Чаплины хүүхд киноны ячаар бага наснда алдартай болсон жүжигчин Жеки Куган тэр үед нэлээд их мөнгө олж байжээ. Харин 1930-ад онд их хямралд нүүлж Куганд дүр олдгоо болсон бөгөөд эцэг нь харин бүх хөрөнгийг нь өрн таран хийсэн илэрсэн аж. Үүнийг Куга мэдээж хүүхэд хандсан байдаг. Энэ хүү явдлаас улбасан насан туршийн жүжигчдийн олсон орлогыг хамгаалах Куганы хуулийг баталсан юм. Ямар ч тач шүүх хурал дээр Пат нөхрөө том хүүгийнхээ карьерийг өрн таран хийсэн хэмээн буруудах цааж. Энэ ч үнний ортой юм. Учир нь хүүгээ эд манд явахад нь продюсеруудыг байгаль амталдаг байснаас болоод студид Китээс зайгаан барьж улмаар хүүдэн дүр олдгоо болсон байна. Эцэст нь ээж нь хүүхдүүдийн асран хамгаалагч болсон бөгөөд Кит тэтгэвртэй гарсан юм. Тэр цагаас хойш тэрээр том хүүтэй холбоо бариагүй. 2016 онд Кит Калкин Daily Mail төгсөн ярилцлаганд өөрийгөө хөөгүй хүн юм мэдгдсэн байна. Учир нь түүний зүрхний шигтээс болоход нь Маклойн уцаар ч яриагүй аж. Гэртээ ганцаараагийн уд маань өдгөө 41 нас хүрж түүний хувийн амьдрал нэг хэсэгтээ зовлон бэрхшээлээр дүүрэн байсан ч тэдгээрийг амжилттай даван туулсан байна. Маклой өөрийнхөө дуртай зүйлсийн төлөө амьдарч байгаа нь хамтлаг байгуулж подкаст хөтлж найзуудынхаа хамтар жижиг хэмжээний кино бүтээж загварын шоунд оролцож байгаагаас нь харагдана. Одоо тэрээр дахин дэлгэцний бүтээл тоглох дуртай болсон байна. Нандартаа Маклой эцгийнхээ талаар нэг ч удаа сайнаар дурсаагүй гин. Тэрээр эцгийнхээ харгас авирыг хатаархалтай холбон тайлбарлажээ. Эцсийн Китийн мөрөөдөж олж чадаагүй бүх зүйлийг Маклой 10 настайд л гүйцэлдүүлж чадсан юм. За нэг ийм түүх байна. Тэгээд унших гэж жоох илгийг авлаа. Тэгээд яг энэ тест өгнөд үзэхэд багаасаа алдартай болсон хүмүүсийг яг ийм надад сонирхолтой санагдсан байхгүй. Багаасаа ингээд мөнгөтэй болоод алдартай болж байгаа хүмүүсийг яаж ингээд олж байгаа орлогын эцэг их мэх нь яаж хуваарлж авдсан бол гэж бодоод тэгсэн чинь чи юу юм бэ те Куганы хуулиар тухайн улсдаа Куганы хууль гэж нэг юмор зохицуулсан байдаг юм байна. Тийм байна. Тэгээд энэ дээр бол яалтчгүй эцэг нь ингээ учир зүггүй дүр өгөөд амралтахгүй кино тоглуулад продюсеруудтай муухай харьцаад илүү мөнгө төгрөг нэгсээр агаал энэ үний карьер алга болоод манай хүн чи хар тэмэгч юм болсон байсан шүү дээ нэг хэсэг.
Яг тиймэрхүү юм болж тээ. За ингээд улаас шаазгаа байла. Дараагийн мэдээллүүдээр эргөө уулзцгаая. Өглөө шаазгаа хүртээр суугаад. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж дэмжээрэй.